2025-аас 2026 оны хичээлийн жилд хөдөлмөрийн их сургуулийг өнөөдөр нийтдээ 180 гаруй төгсөгчид бакалаврын болон магистрийн түвшинд хөдөлмөрийн эдийн засаг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн, нийгмийн ажил, менежмент, эдийн засаг гэсэн нийгэмд хэрэгжүүлэх хэрэгэлттэй мэргэжлүүдийн хөтөлбөрүүдээр амжилттай суралцж бас төгсөж байна. Бид нар 2025 онд Монголын их сургуулийн ялангуяа мэргэжлийн их сургуулийн түвшинд үйл ажиллагаа явуулах болсон бодлыг хангаж их сургууль болсон үнэтэй зэрэгцүүлээд бид чанарын удирдлагын тогтолцоог улам өөр нэвтрүүлэх нөгөө талаасаа эрдэм шинжилгээ судалгаа инновацийн чиглэлээр бас үндэсний хэмжээний олон улсын түвшний судалгааны ажлуудыг хийх олон талын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр оюутны суралцагчид магистрант нартайгаа бас нэлээд хамтарч ажиллаж байна. Бакалаврын төгсөгчид цалин үндэсний бүтцийн судалгаа, нийгмийн үзүүлэлтийн төвөр судалгаа гэх мэт энэ үндэсний хэмжээний энэ захиалгат судалгааны ажлуудад бас гар буй оролцож судалгааны арга зүйг бас өндөр түвшинд эзэмшиж мөн нөгөө талаас ажил олгогчийн дэвшүүлж тавьж байгаа шалгуурт хамгийн түрүүнд яригддаг баримт бичиг боловсруулах энэ архив албан эрх хөтөлбөрийн бас их өндөр түвшний мэдлэгийг олгож байгаагаар бас манай төгсөгчид бусад төгсөгчдөөс ялгарх юм онцлогтой гэж бас хардаг. Манай төгсөгчид 100% ажлын байртай ялангуяа нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлүүд ажлын байрны захиалгууд маш их ирж байна. За тэгээд өнөөдөр манай төгсөгчид өнөөдөр тус бүрдээ ажлын байранд гарахад бас бэлэн болсон. Ийм түүхэн амжилттайгаар бас энэ төгслийн баяраа хийж байна. Манай Монголын хөтөлбөрийн их сургууль маань нийгмийн ажилтан, эдийн засаг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэх мэтчлэн мэргэжлэр сурч төгсөгдөг 4 жил магистр, бакалаврын дипломтой төгсөгдөг байгаа. За миний хувьд болохоор бакалаврын дипломтой төгсөөд цаашаа сургуультай үргэлжлүүлэн магистрийн дипломд суралцахыг хүсэлтэй байгаа. Ажлын байр 100% төгсөгчдөө 100% байдгаараа ер нь бол их алдартай. За би ихэд ер нь 2 газараас ер нь ажлын байрны санал авсан байх жишээний бага насны хүүхэдтэй залуу гэр бүл нөхөртөөгөө хамт суралцаа төгсөж байгаа гэдгээрээ давуу талтай мөн ажил мэргэжлэнгээ эзэмшингээ ажлаа хийнгээ суралцах нөхцлөөр хангасан сургуультай маш их баярлалаа гэдгийг хэлмээр байна. За манай сургуулийн хувьд болохоор бас ажиллангаа суралцах боломжийг олгодог маш том давуу тал миний хувьд бол маш олзуурхуштай ийм зүйл болсон. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэдэг нь хүнийг хамгаалах, хүнийг аюулгүй нөхцөлд амьдруулах тийм орчин нөхцөлөөр сургадаг болохоор нь 4 жилийн хөтөлбөртэй гэдгийг сонсоод суралцсан байгаа. Илүү их баяр хөөртэй байгаа. Энэхүү өдөртөө зориулаад ерөөхдөө багш адилчид, найз нөхөд, ах эгч нартай баярын мэндийг хүргье.